Ми 21-р бүлгээс хамтаа бүгдээрээ үзнэ. За Иохны 21-р бүлгийн Иохан 21-р бүлэг бол Иохан номныхоо хамгийн сүүлийн бүлэг буюу за энэ бүлгээс бүгдээрээ хамтдаа 21-ийн 15-аас 19-р ишлэл хүртэл эзний үгийг бүгдээрээ хамтдаа хуваалцнаа. За тэгээ энэ бүлгийн энэхүү сэдвээр бүгдээрээ хамтдаа 2 дахь боломж гэдэг сэдвээр эзний үгийг хуваалцсан. За хамтдаа уншия. Тэгээд 21-ийн 15-аас 19-р ишлэл хүртэл бүгдээрээ хамт уншия. За 1 2 3. Тэднийг өглөөний хоолоо идэж дуусгад Есүс Симон Петрт "Иохны Симон, чи намайг эднээс илүү хайрладаг" гэж асуухад тэр "Тийм ээ эзэн, танд хайртайг минь та мэднэ" гэв. Есүс түүнд "Хургнууд нэг минь тэжээ" гэлээ. Дахин Есүс 2 дахь удаага түүнд "Иохны Симон, чи намайг хайрладаг" гэхэд тэд түүнд "Тийм ээ эзэн, танд хайртайг минь та мэднэ" гэв. Есүс түүнд "Хондийг минь хариул" гэлээ. Есүс түүнд 3 дахь удаага "Иохны Симон, чи намайг хайрладаг" гэв. "Чи намайг хайрладаг" гэж тэрээр 3-таа асуусан учраас Петр гониглов. Тэр "Эзэн минь, та бүх юмсыг мэддэг. Танд хайртайг минь та мэднэ" гэв. Есүс түүнд "Хондийг минь тэжээ. Үннээр би чамд хэлье. Чи залуу байхдаа бүсээ өөрөө бүслээд аль хүссэн зүгтээ явдаг байсан. Харин өтлөгтөө чи гараа сунган өөр хүн чамайг бүсэлж чиний хүсээгүй газарт чамайг аваач болно" гэж айлдав. Петр ямар үгээр Бурхныг алдаршуулахыг илэрхийлэн Есүс үүнийг хэлжээ. Ингэж айлдаад Есүс Петрт "Намайг даг" гэлээ. Амен. За Иохны номын 21-р бүлгийг үзэх юм бол Петр Есүс хоёрын харилцсан яриаг бид нар сая уншлаа. За энэ бол нэг өглөөний цай уунгаа Тибер тэнгисийн ирэг дээр Есүс Петрт болон Петртэй хамтайсан 6 дагалдагч нартай нийтдээ 7 дагалдагч нар Христийг насварсны дараа яасан бэхээр буцаад хуучин амьдрал руугаа буюу Есүсийг даахгүйгээр өөрсдийнхөө бүр урд нь цуглаанд явахаас өмнө гэж хэлж болно. Есүстэй уулзахаас өмнө хийжсэн ажлаа дахиад хийхээр явсан нь загасчилжсэн юм. Тэгээ энэ үйл явдал бол Библиэлд 2 удаа давтагдж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Есүс Матай номын 4-р бүлэгдэр анх Петр, Андреа гэдэг ах トゥ загасчин хүмүүстэй Галил нуурын ирэг дээр уулзж исэн. Галилийн ирэг дээр буюу Матай номын 4-р бүлэг дээр сонирхолтой зүйл нь юу гарч байгаа гэхээр Есүс Петр, Андреа эднэртэй уулзаад "Та нар юу ч барьсангүй юу" гэж асуудаг. Загас барьсангүй. Бид нар шүнжэнгөө загаслаа юу ч барьсангүй гэж хэлдэг. Тэр үед нь Есүс тороо замныхаа нөгөө тал руу хаяа гэд тэд хаях үед маш олон загсыг барьсан байдаг. Тэгээд энэ бол Петр, Есүс хоёрын анхны уулзалт байсан. Яг сонирхолтой зүйл нь Матай номын 4-р бүлгийн 19-р ишлэлдэр Есүс яг энэ Иохан номын 21-ийн 19-р ишлэлдэр хэлсэн үгийг Петрт хэлж исэн байдаг анх удаа. Тэр ямар үг байсан бэ гэхээр Матай 4:19-ийг үзэх юм бол Есүс Петртэй уулзаад юу гэж хэлсэн бэ гэхээр "Намайг даг. Би чамайг хүмүүсийн загасчин болгоно" гэж. Би чамайг хүмүүсийн загасчин болгоно буюу Есүс Петр хоёрын анхны уулзалт Есүс Петрт юу гэсэн бэ гэхээр алсын хараг өгсөн. Дуудлагыг өгсөн. Хэн болохыг нь хэлсэн. Юу хийх ёстойг нь хэлсэн. "Намайг даг. Яагаад? Чи хүмүүсийн загасчин болно. Өнөөдрийг хүртэл чи зүгээр загас барьдаг хүн байсан бол намайг дагснараа чи хэн болох вэ гэхээр Бурхны хаанчлалын төлөө сайн мэдээ тарааж хүмүүст мөнх амийг аваач өгдөг хүмүүсийн загасчин болгоно гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ бол Христэд итгэж хүн болгоны сүнслэг хувь тавилан. Өөрөөр хэлбэл бид хуучин юу хийж ийсэн хамаагүй. Харин бид Есүс Христэд итгэх үед Христийн дагалдагч болдог. Христийн дагалдагч болоод бид яадаг гэхээр дуудлагынхаа дагуу амьдрдаг буюу Христэд итгэж хүмүүст Бурхан олон янзын авьяас бэлгийг өгдөг. Олон төрлийн онцгой дуудлагуудыг өгдөг. Заримд нь Эфес номын 4-5 дахь бүлгийг харахад заримд нь багшлах бэлэг авьяасыг өгдөг бол заримд нь сүнслэг тэр
авьяас бэлгүүдийг өгдөг бол заримд нь сайн мэдээ тараагч гэдэг юм. Энэ дундаасаа юу гэхээр ямар ч бэлэг авьяас одоо ямар ч тийм ээ одоо юу гэдэг дуудлагаас үл хамаар ерөнхий нэг итгэж хүн болгонд өгөгддөг дуудлага байдаг нь энэ бол агуу захирамжийг биелүүлэх буюу Христэд итгэж хүн болгонд байх ёстой нэг чухал үүрэг болол юу гэхээр сайн мэдээг бусдад хуваалцах гэдэг. Тийм учраас бид нар бас энэ сарыг бид нар сайн мэдээний сар болгож тийм ээ хүмүүсийг барьдаг загасчин болгох. Яг энэ талаар манай Монгол илгээлт христийн чуулган залбирч сайн мэдээг тараах тал дээр бид нар өөрсдөө бас илүү их одоо төвлөрүүлж хурцлах ийм чухал сар байна. За тэгэхээр Иесус Петртэй уулзсан анхны уулзалт бол юу гэхээр дуудлагыг нөхсөн. Сайн мэдээ тараах үүргийг нөхсөн. Тэгээд ингэхийн тулд юу гэхээр намайг дагаа гэжсэн. За өнгөрсөн 7 хоногуудад бид нар Лук ном дээрээс сайн мэдээний ерөнхийдөө бол гол үйл явдлуудаас бид нар ярьсан байна. За бүгдээрээ дахиад нэг энийг нэг багцлаад хараадах гэсэн. За Лук ном дээрээс харах юм бол бид нар 19-р бүлгээс бол юуны тухай үзсэн бэ гэхээр Иесус энэ дэлхий дээр яагаад ирсэн талаар буюу Иесус сохор нэгнийг одоо эдгээсэн талаар. Иесус Ерихо хотоос гарахдаа одоо Заккатай уулзсан. Энэ үйл явдал юу хэлж байгаа вэ гэхээр гим нүглээр дүүрэн сүнсээр сохор байсан гим нүгэлтэй амьдралтай бидний төлөө Иесус Христ ирсэн. Өвчтөн хүнд эмч хэрэгтэй байдгийн адил гимт хүмүүс бидэнд Бурхны хүү аврагч хэрэгтэй юм а гэж. Тэгээд тэр гим нүглээр дүүрэн байсан Заккагийн гэрт Иесус ирээд энэ айлд өнөөдөр аврал ирлээ. Энэ хүн бол Авраамийн удам юм а гэж хэлсэн мэт. Тэгээд тэр хүн Закка бол гимсэн мэт. Энэ бол сайн мэдээний хамгийн чухал үйл явдлуудын нэг буюу Иесус яагаад энэ дэлхийд ирсэн? Бид яагаад Иесуст итгэдэг? Яагаад бид нар яаж бид нар авралыг авдээ? Бид Иесуст итгэж гимшснээрээ Бурханаас авралыг авдаг гэж. За энэ бол Иесусийн ирсэн зорилго. Тэгвэл Иесус энэ зорилгоо яаж гүйцэлдүүлсэн бэ гэхээр дараагийнхын зүйлүүдээр бид нар үзсэн баг. Иесус зовлонгийн 7 хоногт Иерусалим хот руу орж ирсэн. Иесус Гецсеман цэцэрлэгт залбирсан. Иесус тэр шин Ромын цэргүүдэд баригдсан. Тэр модон загалмаагаар хадагдан алагдсан. Тэр алагдаад дуусталгүйгээр тэр үхлээс амилсан тухай бид нар сайн мэдээг бид нар үтсэн болвол өнөөдрийн номлол бол амилсан Иесустэй уулзсан буюу хоёр дахь боломжийг авч байгаа дагалдагчны тухай гарч байгаа. Хоёр дахь боломжийг авч байгаа. Гэхдээ бидний бурхан бол бидэнд үргэлж боломжийг өгдөг бурхан. Үргэлж сонголтыг өгдөг бурхан гэдгийг бид нар энэ ч саж. За хэдэл харъя та. Үйл явцыг дахин харах юм бол одоо Иесус үхээд тэнгэрт булшинд орсон. За үүний дараа бол Петр болон бусад 6 дагалдагч нэг газар байжгаад Петр гинт босч ирээ тэгж хэлж байгаа. Иохан 8:21 дэх бүлгийн 1-р эшлэлээр бол үүсэж байгаа. За би юу яа? Би ер нь явлаа гэж. Нөгөөд бол хайчиж байгаа. Би ер нь явж загсаа барьлаа. Ер нь одоо жоо амьдралаа бодъё. Өнгөрсөн 3 жил сайхан байлаа. Есүстэй хамт явлаа. Есүс бидний нүдэн дээр тэмээ өвчлсөн хүмүүсийг гэдгээж ухсдгийг амьлуулж гайхамшигтай номлолуудыг хийж тэмээ Есүсийг дагах үнэхээр сайхан байл. Одоо ингэж Иесус нэгэнд өгсөн юм чи. Одоо тэгээд бид нар яах юм? Тэгээд хуучин амьдралаа бодъё, ажиллаа хий, тэмээ цалин мөнгө олъё, загсаа барья, бизнесээ хий. Тэгж бодоод тэр хуучин амьдрал руугаа явж байгаа тухай гарч. Тэгтэл тэнд байсан бусад 6 дагалдагч нар гүй байчаа Петрэ. Иесус амьд байхдаа хэлсэн шүү дээ. Тэр үхлээс амьлна гэж хэлсэн. Тэр бидэнд өөрийн туслагчийг буюу ариун сүнсээ илгээнэ гэж хэлсэн. Тийм учраас бид Иесусыг хүлээх ёстой гэж хинэж хэлээгүй. Бусад 6 дагалдагч нар зургуудаа яасан бэ гэхээр Петрийг дагаад заац тэгдэг амьдралаа бодъё. Одоо амьдрал хэцүүдлээ шүү дээ. Гэт явж байгаа тухай. Харамсалтай тэд нар яасан бэхээр Тибер тэнгис дээр очиж бас л шүнжэнгөө загаслаад юуч байдгүй харин үүрээр Иесус ирээд тэдэнд та нар шүнжэнгөө та нарт идэх юм байна уу? Байхгүй бид нар шүнжэнгөө загаслаа юуч байраг. Өтгөл тороо нөгөө тал руугаа хаяа. Тороо нөгөө тал руугаа хаяад байсан. За одоо эндээс хараа Петрийн Иесустэй уулзж байгаа хоёр дахь уулзалт гарч байна. Хоёр дахь уулзалт. Яг энэ үед нөгөө нэг тороо нөгөө тал руу одоо тиймээ хаяад татсан чи хідэн загас гарч ирлээ. Санаж байна уу? Тий, нөгөө 153 ч гарч ирсэн шүү дээ. Нөгөө том 153 тор задран ба тий.
153 загсаа барьж байгаа шүү дээ. Тэгээд яг энэ үед одоо юу болж байгаа вэ гэхээр гинт нэг дагалдагч нь буюу Иохан номдэр өөрөө юу гэж хэлж байгаа гэхээр Есүсийн хамгийн дотны нэг дагалдагч түүнийг хараад тэр иргэдээр байгаа нэгэн бол Есүс байна гэдгийг таньсан гэж хэлж байгаа. Тэгэнгүүтлээ эн чин эзэн Есүс өштэй гэж хэлсэн чинь Петрийн одоо өнгөрсөн 3 жилийн Есүстэй хамт байсан бүх кадр өнгөтэй дахиад сэргэж байгаа. Та нар санаж байна уу? Дагалдагч нар нэг шөнө ингээд бас завтайгаа явж идэг. Хэм Петр ингээд угаасаа нэг завин дээр тийм ээ одоо загасчилдаг одоо усчин тийм ээ завчин загасчин тийм мэрэгчтэй. Нэг шөнө ингээд харсан чинь усны мандалтай өр нэг юм явж идэг тийм. Тэгээ Петр гайхаад дагалдагч юм юу вэ? Сүнс үү, чөтгөр үү? Юу вэ гэж тийм. Есүс тэгсэн чинь бүү айцгаа би байна. Би байна гэж. Тэр үед Петр юу гэж хэлсэн вэхээр Раби, багшаа, би тань руу би очие л да. Би бас тантай адилхан гэж явъя л да. Есүс Петрийг хүрээд ир гэж хэлээ. Петр тэр үед бол нуурны мандалтайгүр, усны мандалтайгүр алхаж явдаг. Гайхамшиг би болж. Харин энэ удаад хоёр дахь удаа Есүстэй уулзахад Есүс бол иргэдээр байсан. Петр бол эргээс нэлээд одоо зайтай эдэн тохоо газрын зайтай байсан. Тэр үед Петр яасан бэ гэхээр Есүсийг танингуутлаа. Нөгөө Есүсийг гурамтаа үгүйсгэж би Есүсийг танихгүй гэж Есүсийг үгүйсгэжсэн. Тэр Петр хоёр дахь удаа Есүстэй уулзахдаа одоо яаж байгаа гэхээр Есүсээ та үнэхээр муу юм бол та үнэхээр амьсан юм бол та тэр иргэдээр байгаа Есүс та бидний эзэн миний багш Есүс муу юм бол одоо та намайг хоёр дахь удаага усны мандалтайгаар алхуулад өгөөч. Тэгээ би Тибер тэнгисийн иргэдээр очиж тантай уулзъя гэж хэлээг. Харин Петр яг энэ цагт яаж байгаа гэхээр миний эзэн амьсан эзэн үхлийг ялсан эзэн мөн гэж тэр огт эргэлзэлгүйгээр шууд тэр яасан бэхээр тэнгис рүү үсрээд орцсон. Одоо энэ удаад бол Петр яаж байгаа гэхээр сэлж байгаа. Сэлж очиод Есүстэй уулзж байгаа. Энэ учрал бол Есүсээс авч байгаа хоёр дахь боломж байсан. Өөрөөр хэлэх юм бол эхний Петр Есүс хоёрын уулзалт Галил нуурын иргэдээр байсан бол энэ уулзалт бол Тибер тэнгисийн иргэдээр Есүстэй тэр өглөө уулзж байгаа уулзалт байсан. Уулзалт. За энэ уулзалтаар юу болсон тухай өнөөдрийн бидний уншсан Библийн ишлэл хэлж байгаа. Өөрөөр хэлбэл бол бид нар өнөөдөр хүртэл сайн мэдээг бид нар амьсны баяр хүртэл Христ үхлээс амьсан хүртэл үздсэн. Одоо өнөөдөр бол бид нар сайн мэдээг дүгнээд бацаад амьсан Есүстэй уулзаж хоёр дахь боломжоо авсан дагалдагчны тухай ярьж байна гэсэн. Тэгэхээр та бид нар ч гэсэн өнөөдөр хоёр дахь боломжийг Бурханаас үргэлж бидэнд өгдөг учраас бид нар ч гэсэн зүрх сэтгэлдээ Христэд итгэх итгэлээ дахин нэгэн тэмээ апдейт хийж өөрсдөө эргэж харж би үнэхээр чигнэсээ Есүст итгэдэг үү? Би үнэхээр итгэж байгаа бол итгэсэн шиг итгэдэг үү? Би үнэхээр Есүстэй яг чин зүрх сэтгэлээсээ уулзсан уу гэдэг дээрээ бид нар асуулт тавих хэрэгтэй болж байна. Тэгээд энд яаж байгаа вэхээр Симон Петрт Есүс уулзаад өглөөний цаа ууж байхдаа гурамтаа асууж байгаа. Гурамтаа Есүсийг үгүйсгэсэн байсан Петрээс одоо Есүс гурамтаа юу гэж асууж байгаа гэхээр бүр ингэж асууж байгаа шүү дээ. Хэдүүлээ байгаа лээ одоо? Иргэдээр хэдүүлээ байгаа? Тэгэд одоо 8 л байна шүү дээ. Петр, бусад 6 дагалдагч, Есүс 8 л сууж шүү дээ. Гэтэ тэр 8 дунд байсан хүмүүсийн дундаас Есүс Петрийг онцлоод юу гэж хэлж байгаа гэхээр Йохны Симоно чи надад гэж хагаад эднараас нөгөө 6-ыг зааж штэ. Илүү хайртай өгч. Илүү хайртай өгч. Өөрөөр хэлбэл энэ үгээрээ дамжуулаад энэ үгийг гурамтаа асуусан. Зарим пастор номлогч нар юуныг Есүсийг гурамтаа өгүүлсгэж гурамтаа зүрх сэтгэлээ тэмээ Есүс холдуулсан байсан Петрийн тэр драмаг тэр одоо тэмээ сэтгэлийн шарахыг тэр үгүйсгэлийг эдгийхийн тулд Есүс гурамтаа асуусан гэж зарим хүмүүс тэгж тайлбарладаг. Харин яг энэ хэсгийг уншихад эзэн надад бол юу гэж ойлгуулсан бэ гэхээр
эзэн надад өнөөдөр бид яг дуудлагаа дагуу явж байна уу? Есүс Петр хоёр уулзаад анхны уулзалтаараа Есүс Петрт чи хүмүүсийг барьдаг загасчин гэж хэлсэн бол энд бол юу гэж хэлж өгөхөр чи миний хондийг хоргонуудыг тижээ, чи миний хондийг тижээ, чи миний хондийг тижээ гэж хэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Петрийг дахин босгохдоо дахин уулзсан уулзалтаараа дамжуулаад Есүс түнд юу хэлж өгөхөр дахин дуудлагыг дахин түүний хийх ёстой зүйлийг нь сануулan хэлж байна. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр за одоо нааш сайн харж байгаа. Надад яг эзний ойлгуулсан зүйл бол юу вэ гэхээр ер нь бид нар Есүст итгэнэ гэдэг чи юу вэ? Ер нь бид нар үйлчлэг хийнэ гэдэг чи юу вэ? Ер нь бид нар Бурханаас авсан дуудлагаа дагуу амьдрна гэдэг чи юу вэ? Ганцхан хариулт. Тэр л юу гэхээр чи Есүст хайртай юу гэдэг хариулт. Асуулт. Бурханд үйлчлэнэ гэдэг бол Бурханыг хайрлах гэдэг. Тийм учраас ерөөсөө Есүс бүх сургаалаа бацаад тийм ээ одоо агуу тушаал болгож хэлэхдээ Бурхан эзний хайрл бусдыг хайрлаа гэж хэлсэн. Бурханыг хайрладаг хүн бусдыг хайрладаг. Есүст итгэж л байгаа бид Бурханы хайрыг авдаг. Тэр хайр нь бид нарыг зүгээр байлгадаг. Тэр хайр бид нарыг үргэж итгэлийн үүс рүү хөтлж яадаг. Үйлчлэл рүү хөтлж яадаг. Бурхан хайртай учраас бид түүнд үйлчлдэг. Тийм учраас Есүс хэлэхдээ надад хайртай хүмүүс л миний үгийг дагд юмаа гэж хэлсэн байдаг. Надад хайртай хүмүүс миний үгийг дагдаг гэж. Тийм учраас энэ асуулт бол ерөөсөө Христ итгэл, Бурханд үйлчлэх үйлчлэл, дуудлага бүх зүйлүүдийн үндэс. Бид Бурханд хэрэг хайртай. Бид Бурханыг хэрэг хайрладаг. Тэгээ Есүс Петрт хондийг минь тижээ гэж хэлснээр дараа дахин яаж байгаа гэхээр одоо Петрийн дуудлагыг нь баталгаажуулж өгч байгаа. Дахин баталгааж. Бүр юу гэж хэлж байгаа гэхээр амьдралын төгсгөлийг хүртэл хэлж өгч байгаа. Төгсгөлийг чи хаана хүрхий? Чи хожим хэн байж юуны төлөө үлдсэн бүх амьдралаа зориулах юм бэ гэдгийг хэлсэн. Үннээр би чамд хэлээ. Чи залуу байхдаа бүсээ өөрөө бүсээд аль хүссэн зүгтээ явдаг байсан. Өөрөлдөө Бурханд итгэхээс өмнө бид өөрсдийнхоороо тийм ээ өөрсдийнхөө хүсэж байгаа зүйлийг хийж хүссэн газар руугаа явж юу надад ашигтай, юу надад кайф өгөх юм. Би юу хийж амьдрал энэ амьдрал маань надад аж аргалтай байх юм гэж өөрийнхөө хүссэн зүйл рүү явж хүссэн зүйлээ чи хийдэг байсан. Харин чи өтлөгтөө чи өөрийн гараа сунган өөр хүн чамааг бүсэлж гэж хэлж байгаа. Яг энэ зөвгнөл энэ илчлэлтийн дагуу Петр бол үлдсэн бүх амьдралаа Бурханы хүслийн дагуу амьдэрсэн ба Петр өөрийнхөө бичсэн загтлууд дээр дандаа тэгж хэлсэн. Христ Есүсийн боол гэж. Христ Есүсийн зарц бий гэж. Христ Есүсээр тийм ээ одоо дуудагдсан бий гэж дандаа тэгж хэлжсэн ба. Өөрөөр хэлбэл Петр өөрийгөө Христийн боол, Христээр хүлэгдсэн өөрийн хүслээр биш Бурханы хүслийн дагуу амьдралч нэгэн болсон гэдгийг хэлжсэн ба. Петр тийм ээ яг одоо Есүсийн хэлсэн энэ илчлэлтийн дагуу яасан бэхээр тэрээр одоо өөрийнхөө хүслийн дагуу биш Бурханы хүслийн дагуу явсаар Бурханыг алдаршуулан Бурханы төлөө амиа өгсөн нь яг л Есүстэй адилхан Ромын цэргүүдэд баригдаж Христийг тунхаглагснаасаа болж тэр дундаа амилсан Есүсийг тунхаглагснаасаа болж яаж байгаа вэ гэхээр одоо Петр Есүстэй адилхан цагалмаадаар цовдлогдсон. Энэ шийтгэл явсан. Тэгвэл тэрээр шийтгэгдэхдээ яаж байгаа вэ гэхээр уруугаа харж цовдлогдсон гэдгийг бид нар өнгөрсөн сургаал дээр бид нар ярьжсэн ба. Тэгэхээр Есүсийн одоо 12 дагалдагчаас за Юдас бол тэгээд тухайн үедээ бол ингээд амиа ордоод өгчөж байгаа. Есүсийг барьж өгсөн дараа тий. За тэгээд дараа нь бол Матиасыг бол сонгоод Есүсийн 12 дагалдагч нар бол бүтэн болсон. Есүсийг амилсан Есүстэй уулзсан 12 дагалдагч нар бол яасан бэ гэхээр бүх амьдралаа үлдсэн бүх амьдралаа
Христийн төлөө зориулсан баг. Үлдсэн бүх амьдрал. Ингэхдээ ганцхан Иохан л яасан бэхээр хороогийн жамаар одоо өндөр наслаад энэ хороог орхисон. Иохан. Тэгтээ Иохан бол амьдралынхаа төгсгөлд Патмос гэдэг арал дээр чөллөгт байжгаад өндөр наслаад 90 гаруй наснда энэ хороог орхисон гэж үздэг. За Иохан бол хороогийн жамаар өндөр наслаад нас орсон ганц дагалдагч бол бусад 11 дагалдагч бол бүгдээрээ Христийн төлөө яг нэг мартис буюу одоо амиа өргөгчнөр байж чадсан ба тэд нар Христийг амилсан Есүсийг тунгалсныгаа төлөө бусдын гарт алуусан байдаг. Алуусан байдаг. За энэний нэг нь бол Петр уруугаа харж судлагдсан байна. Ингэж Есүс Петртэй хоёр дахь удаага уулзахдаа түүний амьдралынх нь бүх дуудлага зөн хараа хаашаа явах ёстой, юу хийх ёстой гэдэг бүгдийг нь хэлж өгөөд тэгээд хамгийн сүүлийн ишлэл дээр буюу 19 дэх ишлэлээр Есүс Петрт намайг дагаа гэжсэн юм. Намайг дагаа. Энэ бол Есүсийн Петрт өгсөн хоёр дахь чухал одоо тийм ээ боломж байсан. Улаанбаатарт маань хэдийгээр одоо хаврын үйлрэл ирсэн ч гэсэн хараахан одоо тийм ээ гадаа мод ногоорч нахиалж цэцэглэж тий одоо хараахан тийм болоог. Сая өнгөрсөн өдөр нэг Солонгост байхад Солонгос ингээд чигт ор учраас аль хэдийн ингээд ногоорцсон тий тэгэл аль хэдийн одоо ингээд бүр сакура макура ургатаа ургаад бүр ундгатаа унаад бүр ингээд аль хэдийн хавар болчихсон тэр дулаах уур амьсгалтай тий нөгөө нэг өвөл ингээд нэг юм үхсэн юм шиг байсан моднууд ам орчихсон тий. Тэгэхээр одоо хэдийгээр манай тэр Монгол Улаанбаатар хотод хэдийгээр модод ногоорж нахиалж цэцгэлээгүй байгаа ч гэсэн ингээд моднууд ингээ ухаарсан үхсэн юм шиг харагдж байгаа ч гэсэн яаж өгөхөр одоо хавар ирэх нь тодорхой, зум болох нь тодорхой, тэр модод нахиалах нь тодорхой, одоо навчис бий болох нь тодорхой. Энэ зүйл энэ үйл ингээл моднууд үхсэн юм шиг ингээл хувхаарчны энэ хിവэрэ байна гэж юусоо бодож болохгүй. Тэгэхээр үхсэн модод үхсэн мэд тэр модонд хавар ирдэг шиг үхсэн мэд итгэлтэй байсан. Ухмал тэр итгэлтэй буюу хуучин амьдрал руугаа орсон мэд. Ийм байсан дагалдагч нар дээр яг тэр хавар ирж, яг тэр зун ирж модод цэцгэлдэг шиг Есүс дахин ирж хоёр дахь боломжийг өгж тэд нар дахин сэргэж амьсан Есүстэй уулзсан дагалдагч нар ерөөсөө нэг л зүйлийг шийдсэн ба. Тэр бол юу гэхээр үлдсэн бүх амьдралаа амьсан Есүсийн төлөө зориулна гэж. Үлдсэн бүх амьдралаа амьсан Есүсийг тунгаглана л гэж зориулсан ба. Тийм учраас сонирхолтой зүйл нь юу гэхээр дагалдагч нар яг амьсан Есүстэй уулзаад хоёр дахь боломжоо авч хоёр дахь уулзалтынхаа дараагаас энэ хүмүүс нөгөө нэг Марк ном дээр бид нар үдчихсэнчлэн Есүсийг нөгөө дагалдагч нартайгаа хамгийн сүүлийн зоогоо барихтаа хэлжсэн тест те. Одоо ингээд хүмүүс намайг ирээ барай явна. Харин тэр үе та нар тал тийшээ цухтаана гэсэн чинь Петр юу гэлээ? За тийм юм байхгүй шүү те. Эдгээр цухтаасан ч би цухтаахгүй үлднэ гэжсэн Петр чинь Есүс түнд хэлдэг. Чи өнөө шин надад 3 удаа өгүүлсэх нэ гэж. Яг тэрний дагуу Петр ч гэсэн цухтаасан тийм ээ. Одоо нэг дагалдагч бүр нүцгэн цухтаасан нь Марк өөрийг нь гэж одоо библи судлаач нар үздэг. Тэр нүцгэн цухтаасан дагалдагчийг Марк өөрөө байсан гэж үздэг. За тэгэд яаж өгөхөр мань нөхдүүд бол ингэж айж хулчид цухтааж исэн хүмүүс амьсан Есүстэй уулзсны дараа Үлс ном дээр их сонирхолтой зүйл гарч байгаа нь юу гэхээр амьсан Есүстэй уулзсан тэдгээр хүмүүс ерөөсөө л одоо нэг юм одоо уяа сойлгонд таарсан нэг юм уралдах байгаа моринуудтэй бүр гараанаас ингээл гаргаад бүр ингээд байж чадж байгаа морчиг. Тэд ерөөсөө л амьсан Есүстэй уулзсныгаа дараа зүгээр гараал зүгээр шууд тунгаглаад яриад номлоод Христийн сайн мэдээг бүр тараачмаар байгаадсэн. Гэхдээ яасан бэ гэхээр амьсан Есүс тэдэнтэй 40 хоногийн турш хамт байсныгаа дараа юу гэж хэлсэн бэ гэхээр за та нар дахиад Иерусалимд хүлээжээ. Битгий яваарай. Дахиад загас барих гэж битгий яв. Эсвэл та нар гарангуутлаа шууд Есүсийн тухай өөрсдийнхөө битгий яар.
хүлээж би та нарт туслагч хийгээл. Ариун сүсийг автлаа та нар хүлээж гэж байгаа. Тэгээд тэд яасан бэхээр Иерусалим хотод тэд хүлээсэн. Харин Пентекост өдөр ариун сүс ирж байгаа. Ариун сүс ирсний дараа тэд гараад Есүсийн тухай ярихдаа одоо бүр зүрх зөрөгтэй ярьж байгаа ба тэд нарыг хараа юу цогсоохгүйсэн. Юу ч цогсоохгүй. Тэд нарыг хүмүүс барьж аваа шоронд хийсэн, чулуугаар шидсэн, бүр тиймээ тэдний чуулганы гол ахлагчдаас барьж аваад бүр чулуугаар шидэж алсан буюу Стефаныг алсан байгаа. За тэгээд тэднийг байнга одоо ус төрийнхэн болон шашны удирдагч нар байнга дарамтлажсэн байгаа шүү. Хөөе дахиад над Есүс ярих юм бол байж аваад дахиад шоронд хийчих шүү. Дахиж над Есүсгээ битгий яар гэж. Ялангуяа амьдралтанд хизээч итгэдэггүй амьдралтын теологийг бүр ор үндэсгүй устгаж бүр ор үндэсгүй байлгадаг садукеичуд. Та нар битгий над Есүсгээ амьдсан гэж яриад гэсэн чинь Үлс номын 4-р бүлгийн 19-р эшлэл. Өнөөдөр хэдүүлээ дандаа 19-р эшлүүдийг хонцолж ярьж шүү. Тэ? Матай 4:19 дээр Есүс намайг даг гэж анх Петрт хэлсэн бол Иохан 21:19 дээр хоёр дахь удаага намайг даг гэж хэлсэн бол одоо Үлс номын 4:19 дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр Петр босч ирээд өнөөх удирдагч нарт өнөөх хүмүүст юу гэж хэлж байгаа гэхээр та нар байж байгаа би та нарт нэг юм хэлье. Яг үнэндээ бол би өөрийн нүдэрээ үзсэн юм аа. Сонссон юм аа. Харсан юм аа. Барьсан юм аа. Амьдсан Есүсийг би ярихгүй байх ямар ч боломжгүй маа гэж хэлсэн. Нөгөө хэдхэн хоногийн өмнө юу болж байгаа вэ? Петр чинь нэг эмэгтэй харангуйтай энэ чинь бас адилхан Назарих юм биш. Энэ чинь адилхан Галилеас ирсэн энэ Есүсийн дагалдагч шүү. Энийг ч барьж авах хэрэгтэй гэсэн чинь гүү юу Есүс би тэр Есүсийг чинь мэдэхгүй гэжсэн. Петр чинь одоо бол амьдсан Есүстэй уулзаад хоёр дахь боломжоо авцсан. Петр одоо бол юу гэж хэлж байгаа гэхээр би ямар ч үед Есүсийг ярьсаар байх болно. Яагаадгүй л би түүнийг харсан юм а гэж. Нөгөө Библиэлд 12 дагалдагчтай нэг бүр эргэлзээ ихтэй Томас гэдэг тэр нөхөрчин хүртэл яасан бэ гэхээр Есүс амьдсан байлээ гэдгсэн. Тийм юм гэж юу вэ? Яг уу амьдсан байж болно. Гэхдээ би тэрийг өөрөө барьж үзээд Есүсийн тэр загламаа дээр цовдлогдсон тэр гарт нь одоо сориунд нь би бүр хуруугаа хийж үзэж ингэж барьж үзчээд би итгэнэ гэж. Амар тийм факт ихдэг. Бодит байдлыг нэгдэг. Ийм Томас байсан. Харин энэ Томас хүртэл Есүстэй уулзсны дараа тэр яаж байгаа вэ гэхээр тэр Есүсийн төлөө амиа зориулж хожим Томас энэтхэг хүртэл сайн мэдээ тарааж энэтхэгт очиод тэрээр Христийг амьдсан Есүсийг ярьсныхаа төлөө тэр ном сумаар олонтаа харуулж өгсөн байдаг. Нөгөө эргэлзээ их Томас хүртэл бүх амьдралаа Есүсийн төлөө зориулсан. За энэ бол сайн мэдээ юм а гэсэн. Тэгэхээр өнөөдөр хүртэл бид нар сайн мэдээний номноос бид нар яг юм одоо тийм ээ чухал ийм логиктэй цаг үеийн түүхэн үйл явдлын хувьд дараалтаагаар бид нар эзний үгийг бид нар сурлаа. Өөрөөр хэлэх юм бол Есүс яагаад энэ дэлхийд ирсэн? Гэмтээ хүмүүс бидний төлөө. Тэр бичвэрийн дагуу, тэр дүрмийн дагуу, тэр урдаас Бурхны товлсон тэр дуудлага, Бурхны өгсөн тэр бичвэр сайн мэдээний дагуу сайн мэдээг тэр 100% төгс болгож тэр бидний төлөө өгсөн, тэр бидний төлөө амьдсан, тэр дахин амьдсан дагалдагч нартайгаа амьсныгаа дараа дагалдагч нараа тэр уулзсан, дагалдагч нарыгаа босгосон, тэгээд тэр бидэнд дагалдагч нартаа дахин боломжийг өгсөн, дахин тэд нарыг сэргээсэн. Тэгээд одоо бид нар Иохан номыг хамгийн сүүлийн бүлгийг үзэхдээ үнэхээр өгсөн мэд модонд хавар ирж цэцэглүүлдэг шиг өгсөн мэд байсан дагалдагчдын амьдралд амьдсан Есүс ирээд дахин дуудлага өгсөн бол одоо Үлс номыг харах юм бол ариун сүс тэдэн дээр ирээд тэд дэлхийн төгсгөл хүртэл Христийг тунхагсан. Тэгэхээр яг үнтэй адилхан Монгол хэлхэл чуулганы
бидний байгаа оршин тогтнож байгаа гол зорилго бол амьсан Есүсийг тунхаглах юм а гэсэн үг. Амен. Амьсан Есүсийг ярих хэрэгтэй юм а. Амьсан Есүсийг үгүйсгэж болохгүй юм а. Амьсан Есүсийг хайрлах хэрэгтэй юм а. Тэр хайрын үүдэн дээр дуудлага бид нар биелүүлэх хэрэгтэй юм а гэсэн үг. Амен. Бүгдээ хамтдаа залбирцгаая тэгээд. Эзэн үргэж бидэнд хоёр дахь боломжийг өгдөг. Тэгэхээр бид үнэхээр өнөөдөр дуудлагатай итгэдэг үү? Бурхан та биднийг юуны төлөө дуудсан бэ? Бид үнэхээр амьсан Есүстэй зүрх сэтгэлээс уулзсан уу? Бид тэр Есүст итгэсэн бол итгэсэн шиг итгэдэг үү? Өөрсдийн зүрх сэтгэлийг эргүүлэн харъя. Эсвэл би Петр шиг, бусад дагалдагч нар шиг би түүнээс холдон одож, түүнээс би зогтсон байна уу? Хэдийгээр миний бие цуглаан дотор байгаа ч миний зүрх сэтгэл Есүстэй хэр ойрхон байна вэ? Миний итгэл түүнтэй ойрхон байна. Эсвэл Есүстэй дахин уулзсан тэр Петр шиг. Эзэн минь би танд хайртай. Би танд хайртайг та мэднэ шүү дээ гэж хэлэхдээ бүх амьдралаа Есүс зориулахаар шийдсэн тэр Петр шиг би дахин Есүстэй уулзсан уу? Тэр дуудлагаа төлөө ертөнцийн төгсгөл хүртэл Есүсийг дагаж явахдаа би бэлэн байна уу? Их эзэн та бидэнд үргэлж хоёр дахь боломжийг өгдөгт баярлалаа. Та энэ хүн төрлөختөнд хоёр дахь боломжийг үргэлж өгсөн эзэн. Шинэ гэрээний үеийн итгэгч нар бид нар яг энэ цаг үе бидний боломжийн үе. Энэ дэлхий дээр байгаа таныг мэдгүй байгаа хүмүүст ч гэсэн боломжийн үе. Яагаад гэвэл таны сайн мэдээг тэд сонсож, танд итгэж аврагдах боломжтой билээ эзэн. Их эзэн минь тийм учраас таны сайн мэдээг яг л бүх амьдралынхаа турш амьсан Есүстэй уулзснаас хойш бүх амьдралаа түүнд зориулахар шийдсэн Петр шиг бид бас бүх амьдралаа таны сайн мэдээний төлөө зориулахад та туслаарай эзэн. Танд баярлалаа. Та биднийг Есүсийг Петрийг сэргээсэн шиг биднийг дахин сэргээж, Петрийг та үнэхээр босгосон шиг дахин та биднийг сайн мэдээний төлөө босгож өгөөч эзэн. Амьдрал амиа таны төлөө зориулахыг хүсэж байна. Есүс та биднийг өөртөө аваач. Таны гайхамшигтай нэрээр залбирanгуйлаа. Амен.